ямар нэгэн одоо хуулийн төслийг төрийн тэргүүнээс одоо шахаж тулгаж байгаа зүйл байхгүй. Хилцүүлэг өргөнүүлээд засаж сайжруулаад явах ёстой. Тэгэхээр хоёр зүйл дээр л одоо би хариулт өгмөрөө. Нэг нь бол эхний эргэлзээ бол энэ хуулийн төслийг өргөн барьснараа Монгол улсын ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээд байгаа юм шүү. Хэн нэгэн улсын хурлын гишүүнийг игүүлэн татаад тэр эрх мэдлээ өөртөө авах гээд байгаа юм шүү гэдэг эргэлзээ. Хоёр дахь нь намын жагсаалтаар нэр дэвшиж орж ирсэн хүмүүс аа. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдээ нам нь эргүүлэн татдаг эрх мэдлийг тэр намын дарга ч юм уу тий намын одоо эрх барьж байгаа дээд байгууллагад нөхөх гээд байгаа юм биш үү гэдэг ийм л хоёр эргэлзээн дээр парламентын зарим гишүүд асуудал тавьж шүүмжлэл өрнүүлж байна. За энэ бол зөв ёсны хэрэг. Энэ бол сайшаалтай. Тэгэхээр эхнийх дээр нь тайлбар өгөхөд бол Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль нь Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч өөрөө санал гаргаад улсын хурлын аль нэг хариуцлага алдсан тангараагаасаа нэтсэн гишүүнийг игүүлэн татъя гэдэг тийм үг өгүүлбэр агуулга огтоосоо байхгүй. Үндсэн хуулиараач Монгол улсын төрийн тэргүүнд ийм эрх олгохдоогүй байхгүй. Тэгэхээр энэ болохоор ерөнхийлөгч та бүхэн ажилдаа хариуцлагатай байгаа ч хуралдаа оролцдог байгаа ч хуулиа хилцдэг байгаа ч ёс зүйтэй байгаа ч гэдэг энэ шаардлагыг л энэ хуулиараа тавьж байгаа. Үндсэн хуулийнхаа хүрээнд тавьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ 126 гишүүн энэ улсын хурлын гишүүндээ хэн нэгэн хариуцлага алдсан, тангараасаа нятсан гэж үзэж байгаа тэр гишүүндээ хариуцлага тооцох эрх нь энэ 126 гишүүнд хадгалагдана гэсэн. Тэгэхээр нөгөө парламентын дархлаа гэж хэдий одоо хуулиндаа байхгүй ч гэсэн улсын хурлын гишүүн үгээ хэлэх, хуулиа хэлэлцэх, ард түмнийхээ илж төлөөлөгчөө хийж гүйцэтгэх энэ нөгөө бүрийн эрхэм буюу дархлаа нь болохоор хадгалагдж байна гэсэн энэ хуулиараа. Одоо ингээд 126 гишүүн дотроос нэр бүхий гишүүн алдаа гаргалаа гэж үзье л да. Өргөсөн тангараасаа нэтсэн байж болдшгүй гэж үзье. Ёс зүйгүй авирлаа, сахилга батгүй хандаар, хуралдаа огт суухгүй, хууль хэлцэхгүй. Ингэж алдаа гаргасан тохиолдолд иргэн төвдөө буюу сонгогчоос өргөдөл өгнө гэсэн. За энэ гишүүн одоо ингээд би сонгосон чинь ерөөсөө хуралдаа ирэхгүй юм аа. Ёс зүйн алдаа гаргах юм аа. Буруу үлгэр дуурайл үзүүлээд ах юм аа. Төрийн түвшээ хүн ийм байж болохгүй гэдэг нэг иргэн гомдол гаргана гэсэн. Тэр иргэн чинь сонгогч байхгүй. Олон улсад хэрэглэгддэг л зарчим гэсэн. Тэр сонгогч өргөдөл гаргаад улсын хурлын ёс зүйн дэд хороонд өгнө. Ёс зүйн дэд хороо тэр асуудлыг хэлэлцээд за энэ бол үндэслэлтэй байна. Үндэслэхүүн байна гэдэг шийдвэрээр ёс зүйн дэд хороо гаргана. Одоо энийгээ чуулганаар оруулъя гэдэг хоёр дахь шат амжилтгаар юу? Улсын хурлын 126 гишүүн рүүгээ одоо оруулж нээлттэйгээр ярилцсан. Хаалттай гэсэн горин байхгүй, нээлттэйгээр. Ягаад тэр тухайн гишүүн хэлмэгдэжж магадгүй, улс төрийн золиосонд явж магадгүй, асуудал үүсчиж магадгүй, бие биенээсээ өг шонзон хаах. Тийм учраас нээлттэй асуудлаа тэр гишүүн олон нийтээр хилцүүлэх тэр эрх нээлттэй байж байна. Тийм, чуулганаар. Тэгэхээр эн чинь улсын хурлын гишүүнийг эргүүлэн татна гэдэг энэ үндэслэл чинь 126 гишүүндээ байна гэсэн үг энэ хуулийн төслөө. Ерөнхийлөгч зүгээр санаачилсан. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд. Та энэ жол энэ хуулийн төслийг анх сарын өмнө өргөн барихад ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барих үндсэн хуулийн эрх байхгүй гэж шүүмжил явсан шүү дээ. Одоо л улсын хурлын гишүүд, нэр бүхий хуульч гишүүд бол үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ хуулийн төсөл өргөн баригдсан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ юу вэ гэхээр одоо энэ хуулийн төслийг өргөн барихын тулд хууль зүйн яам, засгийн газрын хэрэглэх газрын хуульчид санал дүгнэлтээ өгчөж улсын хурлын тамгын газар бас хуулийн дагуу өргөн баригдсан байна уу гэдгийг нь харж иж хүлээж авдаг. Ингээд эхний нөгөө шүүмж одоо л байхгүй болсон. Үндсэн хуулийнхаа дагуу ерөнхийлөгч бол бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хууль санаач хэрэгтэй байна. Үндсэн хуулиар олгогдсон ерөнхийлөгчийн хууль санаачтай холбоотой бүрэн 12 эрх байна. Ингээд энэ шүүмжлэл бол одоо байхгүй болсон. Одоо л яг эрүүл мэтгэлцээ явж байна л да. За энэ хуулийн төсөл дээр чинь тэгвэл ерөнхийлөгч эрх мэдэл авах гээд байгаа юм шүү. Дургүй гишүүдээ татах гээд байгаа юм шүү гэж. Огтосоо тийм байхгүй. Ерөнхийлөгч юм байгаас үл хамааран энэ өргөдөл гомдол иргэн төвдөө буюу олон нийтийн дээр хяналтыг л оруулж ирж байгаа. 3.5 сая иргэн байна. Сонгогч 2 сая иргэний хяналт зөвхөн сонгоод орхидог биш. Сонгосны тэр амьдралын 4 жилийн хугацаа гэдэг чинь бас бидний нийгмийн эдийн засгийн амьдрал бас урт хугацаа зү. Энэ хугацаанд донд тэр сонгосон сонгогч нь сонгож илж төлөөлөгч нь болъё гэдэг үндсэн хууль дээр гараа тавьж байгаа тангараа өргөсөн гишүүн нь тангараасаа нэтсэн асуудал болох юм бол тэр асуудлыг 126 гишүүн хэлэлцээл шийдвэрлэнэ гэсэн. За энэ дээр бас нэг хардлага яваад байгаа тийм үндсэн хуулийн цэц улсын хурлын гишүүнийг игүүлэн татах гэдэг нь шүү дээ. Эрдэм маргааны таслах шаардлагагүй гэдэг. Парламентын арчлал талдаад юм. Тийм үндсэн хуулийн цэц энэ санал санаачлагыг гаргаад улсын хурлын тангараасаа зөрчсөн байж магадгүй гэж энэ гишүүнийг татъя гэдэг тийм санал санаачлал гаргах эрх байхгүй. Энэ хуулийн төсөл тийм агуулга огт ороогүй байхгүй. Үндсэн хуулийн цэцийн
тэр 9 гишүүн улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой энэ маргаанд ерөөсөө санал санаачлал гаргаж оролцохгүй. Иргэдэг боломж нь болж байгаа. Хяналт иргэдээр л байгаа гэсэн. Энэ асуудалтай холбоотой тодорхой залтууд хурлын дүрм болон хууль байдаг гэсэн атгал өнөөдөр хэрэгжихгүй байгаа нь ерөнхийлөгч хавьлаас ийм хэлийг илүү баталгаажуулалтаас хууль өргөн болсон болов уу гэж харж байна. Жишээ нь одоо энэ Цогцолтор гишүүн ялц юм хүртчихэд өнөөдөр энэ парламент сууж байгаа нь өөрөө болсон байгуулж байна. Хоёр дахь энэ асуудал нь улсын хурлын гишүүд өөрсдөө болохоор ёс зүйг та бүхэн одоо хуульчлах гэж байна гэдэг асуудлыг тавьж байгаа тийм. Гэтэл энэ ёс зүйг тодорхой тогтоол гаргаад 2021 оны улсын хурлын 105 дугаар тогтоол дээрээ улсын хурлын гишүүн хариуцлага алдах юм бол ёс зүйн алдаа гаргах юм бол хамгийн дээд хариуцлагын хэмжээнд цалингийн 20%-аар торгоол өнгөрдөг. Тэгээд боллоо. Төрийн албан хаагч гээд өнөөдөр 228 мянган төрийн албан хаагч байна тийм ээ. Улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албаны, төрийн үйлчлэгээний албан гэдэг дөрвөн хуваагдчихдаг. Энэ дотроо төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчд ордог. Төрийн өндөр албан тушаалтан. Нөгөө гурван сегментэд хамаарч байгаа төрийн албанд ажиллаж байгаа 225 мянган иргэн болохоор ажлаас халагдах хүртэл цахилгаан арга хэмжээ авагддаг. Тий, захиргааны. Төрийн албаны ёс зүйн тухай хууль гээд 2023 оны тухай хууль бас байна. За ингээд улсын хурлын гишүүн энэ хууль шүүхийн өмнө эрх тэгш бай. Хуулийн өмнө хууль одоо хүн болгонд ялварлахгүйгээр ижил тэгш үйлчлэх ёстой гэдэг энэ зарчим бас нэг талаас алдагдаад байна шүү. Тэгэхээр ингээд иргэд олон нийт энэ дээр шүүмжлэлтэй хандаад байгаа. Одоо та бүхэн товч хэлгээд сая төрийн дөрвөн баруун 5 аймагт ажиллалаа. Сая Налаах, Багнуур, Төв аймагт гэдэг нийтдээ нэг дунджаар 7000 орчим иргэдтэй уулзлаа. Төрийн дэргэний бодлого үйл ажиллагаа танилцуулгын хажуугаар энэ хуулийн төслийг иргэд бас асуусан. Ерөнхийлөгч товч танилцуулсан хуулийнхаа үзэл баримт зарчмаа. Энэ 7000 иргэдтэй уулзж байхад тухайн тойргоо сонгогдсон улсын хурлын гишүүд бас төрийн дэргэн ажиллах үеэр бас ажиллаж таарсан. Энэ үед нь болохоор энэ тэр 7000 иргэд буюу одоо орон нутагт амьдарч ажиллаж байгаа энэ иргэд энэ хуулийн төслийг явуулах ёстой шүү гэж баг 2 гараа өргөж дэмжиж байгаа. Арчлан зарчмаараа энийг эсэргүүцэж болно. Та бүхэн эсэргүүцэж байгаа зүйл байна уу гэдгийг бас асууж байгаа. Нэгэн ч гараа. Тэгэхээр энэ бас ингээ нийгмийн нөгөө нэг захиалга гэдэг байгаа нь энэ. Тэгэхээр нөгөө иргэд олон нийтийг энэ парламентд тавих хяналт нь ерөнхийлөгчд байгаа. Олон нийт иргэдийн олонхоос сонгогдсон төрийн дэргэн учраас хоёр дахь асуудал дээр тайлбар тавьад нөгөө намын жагсаалтын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр эхнийх нь бол төрийн тэргүүн энэ улсын хурлын гишүүнийг эгүүлэн татаад өөрөө санаачлаг гаргах гэдэг зүйл огтосоо байхгүй. Энийг бол улсын хурлын гишүүд бол мэдхийн дээр мэдж байгаа. Зарчим үйл дэмжиж байгаа. Улсын хурл дээр парламентын одоо мэтгэлзээний зарчим явж байгаа. Энэ бол цаашаа тийм. Хоёр дахь асуудал нь намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг намын даргамж юм. Намын эрх барьж байгаа тэр дээд байгууллага татаад авах эрх мэдлийг өгөөд ялгамжтай хандаад байгаа штэ гэдэг асуудал нь шүү дээ. За энэ дээр бол улсын хурлын гишүүд дөнгөж хилцүүлэг нь өчигдрэл эхэллээ шүү дээ. Энэ хуулийн төсөлд орсон энэ намын жагсаалттай холбоотой гишүүдийг байх шаардлагагүй бол улсын хурлын гишүүд татаад авчиж болох байхгүй. Хасаа хийчих болно. Засаж сайжруулж болно. Огт байх шаардлагагүй бол бас байж болно. Ерөнхийлөгч яагаад оруулсан юм бэ гэхээр бид нар өмнө нэг л удаа холимог тогтолцоогоор сонгуул явуулж ирсэн тийм ээ. Мажоритар, пропорционал гэдэг. Энэ удаа бас хоёр дахь удаага явуулж байна. Одоо энэ удаа ингээд 126 гишүүн бүрдсэн 48 жагсаалтаар гарч ирсэн 78 болохоор мажоритар буюу тойрогоос гараад ирдэг. Үндсэн хууль нь мэдээж улсын хурлын гишүүн гэж байгаа. Гэхдээ хариуцлагын гадна нам үлдэж болохгүй маа. Нөгөө намын жагсаалтаар орж ирсэн гишүүн хариуцлага алдаад өргөсөн дангараасаа ницаад асуудал үүсэхүүл тухайн гишүүнд хариуцлага тооцъё гэхээр нөгөө намын жагсаалтаар гаргаж ирсэн. Бид нар нөгөө сонгохдоо намыг л дугуулсан. Тэгээд тэр намыг дугуулсан чинь тэр нам нь хариуцлага алдахаар тэр жагсаалтаар орж ирсэн хүнд хариуцлага тооцох хэрэгтэй болно. Тэгэхээр нам нь улсын хурл тэр манай энэ гишүүн хариуцлага алдсан байна. Тэгэхээр улсын хурлаар хилцүүлээ гээл улсын хурлд байгаа бүлэг зөвлөлтөө өргөн бариад улсын хурлаар хилцүүлэх байхгүй. Улсын хурлын 126 гишүүн бас дахиад хилцсэн гэсэн. Яг нөгөө тойргоо сонгогдсонтой адилхан нээлттэй хилцээл энэ үндсэн хууль зөрчсөн байна, танаар нийцсэн байна гэдэг асуудлаа үндсэн хуулийн дагуу одоо 126 гишүүн өөрсдөө шийдэх байхгүй. Хэрвээ энэ 100 намын жагсаалтаар энэ гишүүдэд хариуцлага тооцох хэрэггүй. Нам хариуцлагаа гадна үлдчихээ. Ингээ үлдээчээч ялгамжтай байдал байна гэж хараад байвал улсын хурлын гишүүд олонхороо шийдэх асуудал. Энийг хүчээр тулгаад энэгээр нь батлах ёстой гэсэн тийм одоо байр суурь төрийн дэргэнд байхгүй. Ерөн зүгээр ерөнхийлөгч рүү жоохон фокуслаж улс төржөөд энэ хуулийг гацаах нь үлдэг ийм зүйл ажиглагдаад байна л да. Анхнаасаа л одоо ерөнхийлөгч энэ хуулийг одоо оруулж ирж байгаа нь гурван өөрсдөө ажлын хэсэг байгуулад өөрсдөө явж гэдэг ч юм уу ийм саналууд гараад ирж байна. Энэ дээр та
Одоо парламентын засаглалтаа болоод 34-5 жилийн нүүрийг үүсэж байна тийм ээ манай улс. За өнгөрсөн хугацаанд манай парламентын сэтгүүлчид маш сайн мэднэ. Парламент дээр хэрүүл маргаан элдв асуудал болдог улс төрчил хэрэг сэтэрлээ гээл хуралдаа ордог байгаа чи асуудал хэлцдэг байгаа чи гэж шаардлагыг нийгэм тавьдаг. Парламентын сэтгүүлчид бид нар бас сэтгүүлчид араас нь хөөцөлдөө гишүүдээс асуугаад явдаг байсан. Одоо өнөөдөр ингээд бид нар ёс зүг парламентаар анх удаа хилэлцээд хэвлэл мэдээллээрээ хилцүүлэг өрнүүлээд улс төрчид нь энэ дээр бас ингээд нэг юм эрүүл мэтгэлцэн өрнүүлээд явж байгаа нь маш дэвшилт зүйл. Анх удаа ёс зүг ярьж эхэлж штеп. Энэ бол одоо бид бүхний одоо хамгийн одоо олзуурах ёстой зүйл энэ бол. Төрийн тэргүүн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ хуулийг санаачлаас өөр аргагүй байсан. Яагаад тэгэхээр хоёр шалтгаан байна. Нэг Монгол улсын төрийн тэргүүнийг нийт сонгогчд ард иргэд олонхороо сонгодог. Тэгэхээр парламентэд хэн хяналт тавих вэ гэхээр ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч бас хяналт тавьж байна. Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлал эрхэн байж байна. Тэгэхээр өнгөрсөн 34-5 жилийн хугацаанд ч юм уу засгийн газар эсвэл улсын хурлын өөртөө энэ хуулийг санаачж болох байсан. Тэгэхээр өнөөдрийн хүртэл нэг ч хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлээгүй байгаа нь өнөөдөр зарим одоо ерөнхийлөгчд хамаатуулж энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа энэ хүчин зүйлсээс хамаарат болохоор өөрөө өөртөө хариуцлага тооцоолох хуулийн төслийг улсын хурлын гишүүд бол оруулаад ирэхгүй юм байна. Хүн юм хойно ямар янз янзын алдаа гаргачих учраас би алдаа гарах үедээ ийм хариуцлага одоо хүлээе гэдэг хуулийн төслийг өргөн барихгүй гэдэг нь өнгөрсөн 30 жилийн хугацаанаас их тодорхой харагдлаа шүү дээ. Дээр нь гүйцэтгэх засаглал. Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барихаар нөгөө их хурал дээр ажиллаа тайлагнадаг гүйцэтгэх засаглал хуулийн төсөл өргөн барихаар логикийн хувьд, зарчмын хувьд, улс төрийн хувьд ерөөсөй болохгүй байдаг байхгүй. Тийм болохоор өнгөрсөн 34-5 жилийн билээхэн жишээ бид нарт харуулад байгаа. Тэгэхээр ганц өргөн барих боломжтой субъект нь үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч ард түмний нийгмийн хүсээ шаардаад байгаа зүйлийг парламентод уламжлахаас өөр арга байхгүй. Гэхдээ тиймдээ ч одоо өнгөрсөн хугацаанд улсын хурал дээр ямар нийтийн эрх ашиг, улс орны эрх ашигын асуудал хөндөгдөх гэдэг үстэй. Тэр оргигийн улсын хурал хүлээгээд авдаг. Ард түмэн бидний хяналт энэ парламент байх ёстой байна гэж үзэл энэ 1992 оны үндсэн хуулийг энэ одоо төрийн 3 институцийн эрх мэдлийн хуваарлтыг тэгж бодож тооцож хийсэн учраас өнөөдөр явж байгаа. Зарим зүйл дээр хэцүү маргаантай байна гэдэг юм байна. Тухайлбал одоо их хурлын гишүүн гэмт хэрэг холбогдчиход шүүхээр шийдвэр эцэлэгдэжээд байхад энийг нь шүүхийн шийдвэрийг бол их хурл хийцгүй шүү дээ. Гэхдээ их хурлаар их хурлын гишүүнийг санал хураалтаар чөлөөлдөг. Энэ хоёр хоорондын хэцүү маргаантай ингээд давтаад харшлаад энэ зэргийг одоо тодорхой болохгүй байна гэдэг нь шүүмжлэл бас явж байна. Гэрлэгийн асуултан дээр бас тодруулаад хэлэхэд зарим одоо туршлагатай маш сайн парламентын гишүүд өнөөдөр ерөнхий прокуророос улсын хурлын гишүүнийг игүүлэн татаж болдог хууль манайд байгаа штэ гэдэг байдлаар ийм ойлголтын зөрүү гаргаад байна ш. Та бүхэн сайн мэдж байгаа. Ерөнхий прокурор улсын хурлын гишүүнийг игүүлэн татдаг тийм хуулийн тогтолцоо байхгүй ш. Төдөлзүүлдэг тийм ээ. Өнгөрсөн хугацаанд яа тэгэхээр прокурор дээр гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг яллах дүгнэлтийг үйлдэхийн тулд улсын хурл руу оруулж ирээд төдөлзүүлдэг ш. Төдөлзүүлэх, игүүлэн татах гэдэг хоёр өөр ойлгож санаатаа санамсруугаар өгөөд байгаа нь бас харамсаж байгаа. Гэхдээ энэ игүүлэн татах эрх мэдэл бол прокурорын байгууллагад огт байхгүй. За энэ хуулиараа бас цэцэд өгж байгаа юм бол огт байхгүй. Санал оруулж ирдэг. Прокурор бол төдөлзүүлэх саналаа оруулж байгаа. Тэгэл улсын хурлын гишүүнээс төдөлзүүлээд нөгөө гэмт хэрэгээр нь шалгадаг, шүүхийн шийдвэр гаргадаг ийм тохиолдол өнгөрсөн парламентын хугацаанд байсан шүү дээ. Ийм юмыг одоо ялгаж салгаж ойлгож хэрэггүй. Улсын хурлын тухай хуулинд бас тийм зөрчил байгааг бас сая өчигдөр чуулган дээр хамгийн дараа өгүүлэлт дээр манай ажлын хэсгийн гишүүдээс бас тодорхой хэлсэн. Улсын хурлын тухай хуулиндаа үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг хилцэх асуудал үүсчээд байгаа байхгүй. Тийм болохоор шүүхийн шийдвэр гарчаад байдаг. Хилцэх чадгүй, хилцгээр үндсэн хууль зөрчил болчих гээд байдаг ийм асуудал. Тэгэхээр энийг нөгөө мэрэгжлийн хуульчид тайлбарладаг учраас би та бүхэнд ерөнхий мэдээлэл өгч байна. Одоо хуулийн мэтгэлцээ энэ дүүрийг үлээн байна. Бас нэг ажлын албаны одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараа хуулийн төсөл дээр судлаач хийж орж байгаа нь одоо буруу юм аа гэдэг ийм зүйлээ да энэ дээр нэг тайлбарлаад өгвөл ямар хуулийн урал хийхдээ ч гэсэн бас хэвлийнхэндээ хандаж хэлж ирсэн. Яг танилцуулахдаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга гэдэг нь шүү дээ хууль зүйн ухааны доктор гэдэг ч юм уу ингээд нэг танилцуулсан асуудлаас болоод бас нэг ойлголтын зураг гарч байгаа зүйл байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга гэдэг бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчд зөвлөн туслах үүрэгтэй байна. Тэгэхээр ажлын хэсэг гарсан. Одоо жишээ би гэхэд зөвлөх хэв мэдээллийн албаны даргын хувьд бас ажлын хэсэгт орсон гишүүн. Тэгэхээр бямж даргын хувьд бол ажлын хэсгийн гишүүн баггүй.
ажлын хэсэг гишүүн, хууль шүүн. Мэргэжлийн учраас энэ 19 оны өмнө 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр 2000 энэ бүхэн дээр ажиллаж байсан туршлагатай байна. Яг ажил үүргийнхээ хүрээнд аюулгүй зөвлөлийн ажлын албаны дарга туслан гүйцэтгэх үүрэгтэй яг тэр үүргээл одоо хэрэгжүүлж байгаа зүйл байна. Энэ дээр нэг юм ойлголт эсвэл хувь хүн дээр хандсан юм хандлагын асуудал байгаа. Энэ дээр нэмээд хэлэхэд ажлын хэсэгч улсын хурлын гишүүч байд сэвэр одоо яг энэ парламентын мэтгэлцээний хэлбэрээр энэ хуулийн төсөлд явах ёстой. Хувь хүнлүү чиглэсэн субъектив хандлага эсвэл одоо тийм харилцааны хандлагын асуудлаас болоод энэ хуулийн төслийг өөр тийм асуудал руу ойлголтын зөвлөгөө бас оруулж боломгүй байна. Харилцаа хандлагын асуудал. Ер нь бол одоо ажлын хэсэгт орохгүй ч гэдэг юм өөр бүрэлд орж болохгүй гэсэн тийм одоо ажил хөдөлмөрийн гэрэн дээр тийм хүн байдаг. Байхгүй. Орохыг хориглон гэсэн тийм зүйл байхгүй байгаа учраас өнөөдөр зүгээр хувь хүн дээр нь хандаж зарим нэг парламентын гишүүд хэлж байгаа. Байхгүй байсан бол тэр одоо ажлын хэсэгт одоо орохоос авахгүй. Тэгэхээр энэ хуулийн төсөлд зөвхөн одоо ийм явцуу ойлголтын хүрээнд явж байгаа зүйл биш байхгүй. Чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой парламентын дархлааг нэмэгдүүлэх улс орны төрийн шийдвэр гаргаж байгаа энэ парламентын дархлааг нэмэх нэр хүндийг нь одоо нийгэм өсгөх энэтэй холбоотой л хуулийн төсөл. Тэгэхээр энэ нөгөө ёс зүйн асуудал оруулж ирж байгаа ажлын хэсгийн гишүүд нь өөрсдөө бас парламентын гишүүдтэй тийм дээрэнгүү байдлаар харьцаж байгаа юм шиг та ийм юм ярих ёстой ёсгүйг зааж гин. Жишээлх юм бол яг тэр хуулийн төсөлтэй холбоогүй одоо өмнөх одоо үнэн худал мэдэгдэхгүй жишээг дурдж гин. Энэ бол олон нийтэд жишээлбэл муухай харагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд ерөнхийлөгчийн институтээс шүүмжийг бол одоо 100% дээрэнгүү хандаад байгаа юм шиг тийм. Энэ дээр бол харилцаа хандлагын асуудал биш. Энэ яг хуулийн мэтгэлцээ л өрнөх ёстой. Ажлын хэсгийн хувьд бол хуулийн төслөл танилцуулна. Парламентын гишүүдийн хоорондоо бас мэтгэлцэх боломж хаамсч байна. Илдэг харьцах ёстой юу эсвэл их хурлын гишүүд л ганцхан загин зандрах ёстой. Та бүхэн байнгын орооны хурал дээр, чуулганы хуралдаан дээр ч гэсэн гээд анзаарч байгаа тийм. Тэгэл ганц энэ парламент биш. Шүүнтэй муухай харьцлал хийдэг ба шүү дээ. Манай гишүүд. Тийм харилцаа хандлагын асуудал байгаад байгаа. Тэгэхээр шүүмжийг бол хаана хүлээж авч байгаа. Тэгэхээр бидний барьж байгаа зарчим төрийн тэргүүний байр суурь бол маш тодорхой. Энэ бол парламентыг сахилга баттай ёс зүйтэй байгаа ч хэрэгжих боломжгүй байгаа энэ хуулийн чинь процесс болгоод хуулийн төслийг өргөн барьж яана л гэдэг ийм зарчим. Энэ дээр хувь хүмүүсийн харилцаа хандлагын асуудлаас болоод хуулийн төслөөс гажуудах нь эргээд эн чинь улс орон тохиролтой асуудал байхгүй. Нийгэм нөгөө тэгвэл өөр зүйл шахаж шаардлагатай байдаг. Гэтэл бид нар 1-2-3 хүний харилцаа хандлагын асуудлыг тойроод байвал энэ нөгөө хуулийн төслөөс гажуудах ойлголтын зүрх улам холдох нэг юм эрсдэл байгаад байгаа. Тэгэхээр та бүхнийг одоо байнгын орон улсын хурлын чуулган дээр хэлцэж байгаад энэ үе үеийн парламентаар байдаг асуудал улсын хурлын гишүүн одоо бүрийн эрхийн асуудал байна. Тэгэхээр ажлын хэсгийн хувьд бол маш хүндэтгэлтэй хандж байгаа. Шүүмжийг бол одоо хаанаас хүлээж авнаа.